заавал би таны үнэгүй үргэж өгнө. Тэгээ хоёлаа нэг жоохон гангар гунгар гээ би таныг хүргэж өгнө гэсэн үнэгүй. Яа тэгээ юу яах юм? Өө яах вэ хоёлаа тэгээ хорвоогийн сонин сайхан тэгээ сайхан яриад яв. За энийг энд нэг ч. Микрофон авчиж. Бүсээ зүүчих хичээ. Одоо тэгээд нэрхлээ. А янз. Хоортой бочоос чиг гацсан. За. Бодлого болсон юм. За лагра би юуг нь микрофон яалаа. За танилцъя хичээ. Хэн гэдэг вэ таныг? За тэр юм яах вэ? Таны чи хүмүүс харж байгаа шүү дээ. Юуг нь хардыг би яа тий. Хэн гэдэг вэ хичээ таныг? Намайг тоогоом. Хэн гинэ? Тоогоомаа. Тогоомаа. За. За нэрмээр хэлж болохгүй. Болохгүй шүү дээ. Таны ч одоо ингээд найз нөхөд мөхч хүн амт чи харж байгаа шүү дээ. Улаан цайм ингээд камер байж захтаа чинь хотлоо ихлэрч муухай шүү дээ. За тогоомаа гэж маань гэр хаана вэ? Гэр Эрдэнэтэй. Эрдэнэтээс. Тий. За. За Эрдэнэтээс ямар ажиллаар ирэх хотод? Эмнэлгээр л явж байна. Эмнэлгээр явж гинөө. За өөрийгөө үзүүлж гинөө эсвэл хүн амьтыг үзүүлж гинөө? Өөрийгөө л. За хизээ ирв та Эрдэнэтээс? Ирээд энэ эмнэлэг чинь ингээд цаг айгүй хэцүү юм аа. Тэгээ үзүүлэл цаг аваад тэр цаг дээр ирээд үзүүлдэг. Тэнгүүд нь шинжилгээний тэдэн тэгээл ингээд нөгөөх нь 7-оос нь 10 хоногийн дараа. 5-нд үзүүлэхэд 13 шинжилгээ. За 13-нд яхад давтан үзлэг нь 18 гэх чинь. Тийм юм бэ? Тэр нь жоохон хэцүү. Тэгээ бид нар чинь нийгмийн даатгал төлөөд өгдөг. Эрүүл мэндийн юуг нь бас эдэлчмээр санагдаад байна шүү дээ, тий. Тийм шүү дээ, тий. Тэгээд одоо та аль эмнэлэг рүү явж байгаа вэ? Нэгдүгээр эмнэлэг. Нэгдүгээр эмнэлэг орж байна. За. За тэгвэл их чигээр нэгдүгээр эмнэлэг орж өгнө. Би сая юу ажиллаа л та юм. Шулуу явдیں۔ Автобус суусан чинь юуг өнгөрчих. Юу гэ? Бодлоо өнгөрөөд. Буудлаа. Тэгээд ингээд автобус нь ирдэг. Хүлээгээл. Тэгээд такси байх гэсэн чинь юу. Тэгээ бас хэлсээр битэл суучих одоо яах вэ тийм. За Эрдэнэтэд та ямар ажил төрөл хийж байна? Эрдэнэтээр зэнсах. Эрдэнэт ном тавиу. Өчигнэлдээ байж л. Эрдэнэт Улаанбаатар хоёр ялгаа юу вэ? Эрдэнэтэд тэгээд яг энэ таны одоо энэ бие хаагаа үзүүлээ явж байгаа шинжилгээ энэ төр байхгүй юм Эрдэнэтэд? Байгаа. Байгаа. Энд яагаад заавал үзүүлэх болох үзүүлээд байгаа та? Нөгөө улсын эмнэлгүүд болохоор л тэгчихгүй юу? Нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэг нөгөө Монголоор цаг авахлаар тэр нь тэгж таарахгүй юу? Тэгээд Оршийнхаа эмнэлгийг бараад угаараа дээр эмнэлэг гэж бодчихгүй юу? Нэг Эрдэнэт адилхан л та. Бас л нөгөө цаг магийн нармагны гэж болов. Тэгээд яг хувь эмнэлэг бараад бол болох л ах л та. Тийм. Тэгээ нөгөө огшин шогийнхан ч тэгээд идэг үстэй. Улсын эмнэлэг твтүүл үзүүлэл ирүүл гараад хувь эмнэлэгт харуул үзүүлэлийг өчтөг юм. Тэгдэг үстэй огшин шогийнхан ч тийм. Та тэгээ энд хинийдээ байна тэгээд. Хүүгинтэй. Аавинда. Тэгэл ингээ хайлаараа шоноол тэгэл нөгөө цагаа хүлээгээл. Тий, цагаа хүлээгээл. Энэ дуусчвал харихаас нэгээд. Гэтэл хурд хармаар байна. Тий. Тэгсэн чинь энэ дуусгүй. Тэгээд явж байна да. За. За тэгвэл Томаагчтайгаа танилцлаа. Ер нь хүн жилдээ нэг удаа заавал үзүүлчмээр юм байгаа. Ер нь залуу хүмүүс бол залуугаас л биеэ л бодож, биеэ л хайрлах бол ер нь яг насны ингээд өндөр болох тусам нөгөө би чинь тэнд нь тийм асуудал, энд нь юм асуудал тэгэл хүндрээл тий. Ерөөсөө нэгдүгürt биеэ л хайрлана, хоёрдугаарт биеэ л хайрлана, гуравдугаарт биеэ л хайрлана. Тэгжээж биш бусдыг хайрлана шүү дээ. Тийм үү? Өөртөө хайртай байж ш бусдыг хайрлана тий. Өөрийгөө хайрлахгүй хүнийг хайрлахгүй шүү дээ. Хайрлахгүй. Тий. Өөртөө хайртай бай. Тэгээд зарим нэг хүмүүс ялангуяа ээж аавууд
эмээ өвөөнөр те өөрийнхөө бие гэхээсээ илүү өөр хүүхдээ ханижлээ гэдэг чинь. Энэ хүмүүст яагаад тийм сэтгэл байгаад байгаа юм бэ? Тэгвэл яагаад одоо ингээд та хэлж өөрийгөө хайрлаа. Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар өөрийгөө хайрлаа гэдэг. Тэнгүү тэр хүмүүс маань өөрсдийгөө хайрлахгүй шүү дээ зарим нэг хүмүүс. Тэр бол өөрснөө хайрлах тэр буруулдаа яасан гэхлээр би бас яг тэгж явдаг гэсэн. Ингээд тэр минь энэ минь ээдээстэ нэг тэр минь үр хөвгт минь те эцэг минь аав минь гэл ах дүүгээ ингээ яваад идэгсэн. Тэгээ сүүлдээ нөгөө туйлд өөрхөн би ингээд гитэрхий хайцсан. Тэгэл тэр одоо жишээлбэл нойр гомж эхэлж байгаа, жиг шуугаж эхэлж байгаа юм те. Үе мөч өвдөж эхэлж байгаа юм. Тэгэл эргээд өөрийгөө батсан чинь нэр би гитэрхий өөрийгөө хайцсан байж тэгж бодож байгаа. Та хэдэн наснаас яг тэрийг мэдэрсэн? Одоо мэдэрч байна. Одоо л үү? Тийм 50 гарч иж мэдэрч байна. Тэгэл ер нь өөр хөөхд мөхт чинь тэгэл хайны жил бич аваад явчихлаа чинь над дэрийгээ тус болох нь ховртол эхэлж байгаа үзэгдэх нь ховртож байна. Тэр чи харахгүй шүү дээ амьдралтаа олсон юм шиг тий. Тэр болгон би хүүхдэд хүүхудаад хөөш ээжийг нь тэгээд хийж ингэж хийж гээд байхгүй тий. Тэгээд хайны жил аав ээж мэдээж тэглгүүл ах юм хайны жилийн гэхгүй ах уу аав ээжийн гэлгүүл яах вэ? Гэхдээ би эрүүл ижиж дээртэй нэмэр бол тус болно үстэй. Тэрийг л ойлгоод байгаа юм. Би эрүүл би өөрөө эрч хүчтэй байж тэр хүндээ эргээд төшөг толгуур болно, тус дэм болно тий. Өөрөө ингээ зэрэгцэл өвчөө яриад ч өсвөл ингээ тэгвэл хэцүү үстэй тий. Золын яриад хитүүл тий. Аав ээж ярьдаа тий. Аав ээж 28-д байж хахад зэрэгцэл зэрэгцэл нэг 50 гарчаал өвчин зовлоо яриад байл. Тий. Суухаас хөлөө хөл мүл гээл тий. Өө дарлаа. Альва аавна дарлага апрад өгдөө гэл зэрэгцэл их. Яах вэ тий. Тийм л болчтой юм байна. Тэгэхээр залуучуудад хэлэхэд биеэ сайн бод. Биеэ сайн гамна. Тэгээд тэр арх тамхины хэрэглийг зөв зохицтой хэрэглээ. Хэрэглэхгүй юм байхгүй шүү дээ. Өдөрөө л хэрэглэх. Гэтэ яг зохистой. Өөртөө хэрэгтэй үедээ яг зохистойгоор хэрэглэдэг. Нэг ингээд тавраал, давраал тий. Тэнгихгүйгээр хэмжээг мэддэг. Өөрийгөө хайрладаг. Тийм л аа. Ерөөсөн нэг архиугаар тасраад нухлаар чинь нэг бүхлүүд нь наркоз илгэсэнтэй адилхан гэсэн шүү дээ. Тархины үйл ажиллагаа тэгж зогсдог гэсэн шүү дээ. Тийм. Чи юугаач мэдрэхээ болж байгаа юм шүү. Тийм. Нэг юм чинь тэр яаж байгааг сонссон л да. Нэр нь л тийм дээ. Тэгэл сэрхэд нэр нь одоо яана тий. Юу хийлээ, яалаа хийлээ гэл ингээл тэгэхэд тэр тархины эдис мянгаар өгч идэг гэж байгаа тий. Тэгэл илдэг шүү юусэн биенд их. Тэгэхээр яг зохистой. Та одоо Эрдэнэтэд ямар ажил төрөл эрхэлж байгаа вэ? Би уг замын инженер үе. За. Тэгээд 100 алхаар хэцүү шүү дээ эмэгтэй хүнд. Хүнд ажил. Тийм. Тэгэл хаврын гараал явсараа магаал намар орж ирдэг. Өвөл орж ирэнгүүтээ нөгөө гэр орон үрхүүд гинт юм мэдрэл тий. Тэгэл өөрөөгөө бас л тэр чинь нөгөө тийш гооч энэ гэсэн гинэ тэгсэн гинэ гэл өвөл чинь тийм л ажиллаж шүү дээ. Нөгөө зүгээр хийгээд гэртээ байж байгаа юм чи хамгийн түрүүнд дооч шүү дээ. Тэр тэгсэн гинэ тэгж чи аамын сахаа 80 гарсан бүх юм байна. 80 гарсан. Танайх ер нь нутаг ус хаанах хүмүүс үү? Яг онгон нутаг ус. Маань. Баян хонгор. За Баян хонгорын уугуу. Баян хонгорын аймагийнх үү эсвэл сум юм? Аймаг төсөө. Ламын гэгэний хүмүүс байх нь шүү дээ. Тийм шүү дээ. Уугуул. Манай ээж аав ер нь гарын төвтэй мундаг хүмүүс байсан. За. Тэгэхэндээ нөгөө модон үйлдвэр гэж байдаг гэсэн шүү дээ. Тий. Тэрэнд ч одоо нэг гэр ирээлдэг одоо ингээд тэр үед бид нар бол хүүхд болохоор цоохорлох л гэж байна. Энэ мөн одоо авдар модор чинь тэгж цоохордог манай ээж. Юу байсан. Тэгээд болохоор бэлэн инженер насаараа барилга.
барилгын гавьяа барилгач юм байна. Танаа. Тий, Баянгар хамтгүй Шарнайдан гэдэг барилгын Шарнайдан хамт. Энэ нөгөө зориулаар өөрөөхөө бий үзүүлээд ер нь ямархгүй юу байдалтай байгаа юм. Та бол яг өвдөөд үзүүлээ явж байгаа юм биш юм биш үү? Биш зүгээр урьдчилан сэргийлэл одоо хаана юу вэ тий? Тий одоо таралт маргалт гэсгээд үл яг үүнээс шалтгаан нь тий? Тийм юм аа л болох гэж байна. Тэгэхээс бол би өвдөөл яанаийнэ гэдэг бүр шансан данд хийж байгаагүй байхгүй юу? Ерөнхийдөө л биеийн сайн гамж хайрлаж байхгүй бол тэгээд хүүхдийн түүх удаал тий. Нэр нь тийм үстэй ингээл харуулцдаг. Хинээр харуулах бол хөл мотоо хүмүүс ч гэсэн шүү дээ. Хамгийн дөрөвдлөөр хүүхдтэй түүхүүд нь үстэй. Тэгнь. Намайг хараач яг тий. Хань ижилтийн түүхүүд нь үстэй. Ах トゥ нэртэй түүхүүд нь үстэй тий. Тэгээ болцоотой хүн би болцоогүй хүн би хиндээ өстө нөгөө яана ийм нэг сүлтэн тэгээд нөгөө чинь амьдралтай хүмүүс ч тэгэл халдуулах юм шиг. Нэгээр нь хоёроор нь. Тий. Тэгэл болцоотой ч юм би болцоогүй ч юм би мөнгө гэл тий. Юугаар бодоход тийм үстэй. Толгочууд хэлээд биеийн сайн бодулаа яв. Хоолоо сайд. Ер нь гадны хоол гадуур хоол хүнд юм ийм яасан ч хөдөө хоол иддэг болсон энэ хүүхд. Содоо дотор сайн бодох хэрэгтэй шүү дээ. Тэгээ болж өгөөд ээжийнхээ эхнэрийнхээ тий гэрийнхэн хоолыг сайхан иддэг. Гадуур хооллогоо багсдаг тийм л байл. Дулаа явах хэрэгтэй. Дулаа явах чинь 1000 лаа. Сайн унтах хэрэгтэй. Утас мэж унтахгүй шүү дээ. Харин тийм ээ тий. Том баггүй утас ухаад нойр хоолнд сайн бол ажиллаанд битнэ гэдэг байгаа үстэй. Тэм үгүй тий. Ер нь тэр тэгээд бас учиртай л үг шүү. Зүгээр ч гаргаагүй байх тий. Ер нь нойр гэдэг чинь маш чухал гэдгийг одоо яриад л шүү дээ. Нэг өдөр нойр алдвал яадаг лээ гэл тий. Одоо тэр юмыг маш олон талаас нь тайлбарж ухуулж ойлгуулдаг болчихжээ. Тэр нь тэг өсөг өсөөгөө ер нь хүмүүс чадвар ухамсартай шилж тээ. Мэдж штт. Тэр нь залуучууд чинь баг зөв зохистойгоо л тэнэдрээ гэдгийг тий. Манай залуучууд гоё болж байгаа. Гоё болж, ухаантай болж байгаа, ухамсартай болж байгаа тий. Уугуул суугуул гүүгүүл гэдэг шиг. Тийм л өгдөө шүү. Замынхан ч хэцүү шүү дээ. Тэгэл компани хаана ажил авна, тендерт ороод хаана ажил авна, тэнд нь л очиж ажиллана шүү. Бид нар ч одоо эзэмсэн мэргэжлийн юм чинь, ажлын юм чинь явахаа сурахгүй шүү. Тэрийгэ хийж ижил 5 төгрөгт тугаан залгаж байгаа. Тэрийгэ хийж ижил амьдралаа авч явж байгаа юм чинь тийм ээ. Тий. Ер нь одоо ингээд нэг 20 гаруй жил яг хаан одоо энэ ажлын карьерт хамгийн одоо ер нь хичнээн километр зам ер нь та тавьсан болоо танаа. Одоо таны яг гар бие оролцсон зам. Би одоо ерөөсөө тэрийг тоолж үзег юм биш үү. Гэтэ бас нэг юм барагцаа бол байгаа да танд. За тэгэл хамгийн наацхан л гэхэд Баянгарын байдрын Баянгарын төвөөс байдрын гүр чиглэлийн 120 км. Тий. 129. Энэ дээр гүр орлоо хэмэл бай боломж юм шүү дээ. За тэр юу алтай хүний ус чиглэлийн 128 дээр замын инженерээр гэл ингээл ажиллахад ингээл явхад бас явж өгнө нэ. Тий, ховдын болгонд 65 гэл ингээл замын материал инженер гэх жишээ. Яа зэ. Ингээл тий. Цаагуур нь яг үүдэн дээр нь очих удаа нэгдүгээр имлэг. Тий яг үүдэн дээр. Энд нүгээр ч очлоо нөгөө тойрж алхах нь. Яг бай. Алхах басаа шүү дээ. Алхах уу? Ерөнхийдөө алхах дуртай. Бид чинь бол ер нь тэгэл алхах дургуул байгаа даа шүү дээ. Тэгвэл яг ингээл нарийн тооцоолол та нэг одоо сайхан авч байгаа одоо буцаж гэртээ очиод ер нь яг би яг зам инженер болоод яг хэдэн километр зам
тавьж вэ? Гар бие оролцож вэ гэдэг бас гаргуул бас сони юм шүү. Харин тийм. Тэ? Тийм. Би одоо Юус энэ бодож байгаагүй. Тэ. Тэгээд тэр төсөл дээр тийм инженерээр ажиллаж байсан. Энэ төсөл дээр ийм инженерээр. Тэр чинь ганцхан юм хийгэрээгүй шүү дээ. Тэр чинь би геодезис бас зарим бол гүүр одоо хэмэл байгууламжаар ажиллаж байсан. Материалаар ер нь боломжтой. Материалаар. Замын материал тий. Тэгээд хоёул. Би ч мод үгүй. Үгүй. Болохгүй гэж. Энд чинь миний дүрм, манай машинд үйлчилдэг дүрм. Тий. Би тантай юм та надад төлбөрөө хийцсэн сая. Зам яаж тавьдгийг залуучууд бие бодох хэрэгтэй. 50 гараад би ийм боллоо. Та нар ч гэсэн ийм ойлгоо гэ та төлбөрөө хийцсэн. Бид нар тийм бас нэг тодорхой хэмжээний ухаарл, тодорхой хэмжээний хичээл заасан баярлалаа тань. За. Ямар юм арай хичээ заах. За тэгээ бид ой байж байгаа хичээ маш ирж шүү. За баярлалаа. За баяртай хичээ. Бие бодороо ажлын амжилт.